Нийслэлийн засаг даргын хамгийн газар нийслэлийн өмчийн харилцааны газраас нийслэл дүүргийн засаг дарга нарын хууль зөрчин гаргасан газар эзэмшүүлэх тухай 105 захирамжийг хүчингүй болгосон тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал газрыг тухайн хуулийн заалтуудыг зөрчин засаг дарга эрх мэдлээ хэвтрүүлэн хотын суурьшлийн бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дуудан худалдаа төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон байсныг хүчингүй болгожээ. Оюут толгойд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 МБ-ийн хүчин чадалтай цахилгаан станцыг 5-7 уурхай түшиглэн байж эхлэхэд бомбын мөнгнөөс зарцуулахаар төлөвлөд байгаа. Уг төслийн удирдагчаар Монголын үндэсний арчилсан намын дарга инх-сайхныг томилон ажилуулахар болжээ. Тус станцыг байгуулах хөрөнгийн 30%-ийг засгийн газрын бомбын хөрөнгнөөс гаргах бол үлдсэн 70%-ийг нь хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаас босгох юм байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд Шунхлай компаниас хөнгөлөлтөө зээлээ эргүүлэн татах хүсэлтийг Монгол банкт өргүүлжээ. Тус компани шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шатхууны үнэ 50 төгрөгөөр нэмж алдагдaltaй ажиллаж байгаагаа мэдэгдэн дахин үн нэмж болзошгүй талаараа санал өргүүлээд байсан юм а. Ленин музей сан өмрийн үзмөртэй холбоотой асуудлаар соёл спорт аялал жуулчлалын яамнаас цагдаагийн ерөнхий газрын дарга бригадын генерал бэлэгдэд үзмэр алга болсон хэсэг асуудлыг шалгуулах тухай алтан бичиг илгээжээ. Уг хүсэлтэд тус музейд хадгалагдаж байсан үзмнүүдийн ерөнхий бүртгэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Энэ нь дээрх 50,000 орчим үзмэр соёлын дурсгал зүйлсэд хайхрамжгүй хандан өргөдүүлсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна. Энэ музей үзмрийг алга болгосон хэсэг музей ерөнхий бүртгэлийн дэвтрийг санаатаагаар нуун дарагдуулсан буюу өргөдүүлсэн хэсэг асуудлыг тус шалгаж өгөхийг дурдсан байна. Улсын хурлын гишүүн уянга Нарантуул захын түрээслэгчдтэй уулзлаа. Тус захын үйлдвэрчний эвлэлийн ажилчид түрээслэгч болон түрээслүүлэгч хоёрын хооронд үүсэж байгаа маргаантай холбогдуулж улсын хурлын гишүүн уянгад ханджээ. Энэ үеэр улсын хурлын гишүүн уянга захын түрээслэгчдэд тулгамдаад байгаа эдгээр асуудлуудтай танилцаад Нарантуул зах руу шалгалт оруулж цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдгдсэн байна. Монгол улсаас Вен улсад суугаад нэгдсэн үндэсний байгууллагын салбар төв болон бусад олон улсын байгууллагуудын нэрийг суух байнгын төлөөлөгчөөр томилогдсон элчин сайд Батжаргал олон улсын атомын энерги агентлагийн ерөнхий захирал АМОНод итгэмжлэх загтлаа барь. Нийслэлийн шүүхээс Малайз улсын иргэдэд оноос 10 жилийн ялын давзаалтах шатны шүүх хурал өчигдөр болж анх шатны шүүхээс тэднийг эрүүгийн хуулийн 148-ын 4 зааснаар бусдын эд хөрөнгийг залхимэглэн авсан гэж буруутгаад дээрх ялыг оноос юм а. Улсын хурлын гишүүн Баяр цогт Инх амгалан Гарамгаа Баатар нар нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын дэд дарга Инх болдод өргөн барьлаа.